Тэгвэл бүгд найрамдах Солонгос улсад мөн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргасан байна. Жижиг дунд үйлдвэрийн газар бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол иргэдийн холбоо Мишель Экспо компани Сөүл хотын Түндээмэн дүүргийн захиргаа хамтран Монголд үйлдвэрлэв 2022 үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. За энэ сарын 11-ний хүртэл үргэлжлэх энэхүү арга хэмжээнээс манай сурвалжлагч Жижил болд мэдээ ирүүллээ. За энэхүү үзэсгэлэн худалдаанд Монголын маань 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнөө үзүүлэн тавьсан байна. За та бүхний харж байгаа чинь лоос ноодор болон арьсан бүтээгдэхүүнүүд бол ихээр ирсэн байна. Солонгос хүмүүс ямар ч тач Монгол бүтээгдэхүүнүүдийг сонирхож илүү худалдаа авахыг бол маш ихээр хийж байна. За ямар ч тач манай бараа бүтээгдэхүүн бол Солонгосын зах зээл дээр боломж олгоцоод ээлжтэй байна. Манай улсад 2017 оны байдлаар 155 мянган гаруй аж ахуй нэгжээс 78585 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний 77% буюу 60330 аж ахуй нэгж нь жижиг дунд үйлдвэрлэгчид байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 17.8%, экспортын бараа бүтээгдэхүүний 2.3%-ийг жижиг дунд үйлдвэрлэгчид хангадаг байна. Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотноо болж Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаанд манай улсын 5 салбарын 20 аж ахуй нэгж байгууллагууд 10 гаруй нийт төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Арга хэмжээнд оролцогч аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүний борлуулалт бас амжилттай болж байна. Нэлээд борлуулалт зах зээлийг өргөдөх чиглэлийн арга хэмжээнүүдийн маань нэг болж ингээд өнөөдөр зохион байгуулж баяртай байна. Цаашид солонгосын хэрэглэгчдийг сонирхлыг нь илүү судлаа. Бараа бүтээгдэхүүнээ илүү дөрвөлжүүлъя. Наацх нь өнгө зөсчүүд юм уу? Солонгосчуудын дуртай өнгө юу юм? Ямар бүтээгдэхүүнээ сонирхох юм? Энэ зүйлүүд дээр илүү хоёр талдаа бас элчин сайдын яам хамтраад, манай талын байгууллагатай хамтраад энэ мэт үйл ажиллагаа цаашид өргөжүүлээ, төгжүүлээ, тоог нь нэмэгдүүлье гэдэг талаар бас ярилцсан байна. Сөүл хотын Түндээмэн дүүргийн захиргаа Монгол үйлдвэрийн цүнх нүдэнд шууд туссан. Маш хөнгөн бас загварлаг өвөрмөц санагцсан. Үүрээд явхад тухтай байсан учраас худалдан авсан. Монголын бараа бүтээгдэхүүнүүдийг ихээр сонирхдгоо. Өнөөдөр Түндээмэн дүүрэгт үзэсгэлэн худалдаа болж үг бол дуулаад зориод ирсэн. За чанартай боломжийн бүтээгдэхүүнүүд их байгаа учраас миний хувьд сэтгэл бол их хангалуун байна. Би цай худалдаж авсан. За Солонгост Монгол бүтээгдэхүүн сонирхдаг хүмүүс их байдаг. Үүнийг олон солонгос хүмүүст бол сурчлаа гэж бодож байна. Монголын аж ахуй нэгжүүд манай Түндээмэн дүүрэгт ирээд үзэсгэлэн худалдаа хийж үнэхээр их баяртай байна. Цаашид хоёр улсын харилцаа олон салбарт ойртой ажиллана гэдэгт итгэлтэй байна. За Түндээмэн дүүрэг бол хамтран ажиллах бол бэлэн байна.